За сайн байцгаана уу? Өнөөдөр 7 сарын 30-ны өдөр Токиод 29 эмийн дулаан бороотой өдөр байна. Токиогийн олимпиад дундаа орлоо. 7 дахь өдөр эхлэж байна. Өнөөдрийн хувьд та бүхэнд аль улсын сэтгүүлчдийн төвлөрч ажилладаг MPC буюу Main Press Center-ыг үзүүлье гэж зорж байна. Тэгэхээр Токиогийн олимпиад зохион байгуулагчдын зүгээс бол хэвлэлийнхэнд зориулж аль биесны буудлуудын жагсаалтыг гаргаж өгдөг. За энэ удаагийн олимпиад бол 40 орчим буудал аль биесээр бүртгэгдсэн байсан. За тэндээсээ мэдээчрийг бид бол сонгож авах ёстой. За ингэсний давуу тал нь юу вэ гэхээр үнэгүй тээврийн үйлчлэгийг авах хэрэгтэй болт юм. Тэгэхээр манай буудлал бол Токиогийн төвөөс нэг холбоо байргалтай гэж байгаа. RMB Higashi Nihonbashi гэдэг буудал. За энэ чинь бол яг тогтсон цагт тогтсон хугацаанд автобус ирнэ. За энэ автобусандаа суугаад дараагийнхаа одоо цэг рүү буюу MTM гэдэг газар руу очно. MTM нь юу гэсэн үг вэ гэхээр Meiji Transport Mall юм байлээ. Meiji Press Center рүүгээ очихдоо хүртэл MTM дээрээсээ дамжиж очдог юм байна. За ингээ бүгдээрээ явцгаая. За тэгэхээр буудлаас автобусанд суугаад MTM буюу Meiji Transport Mall гэдэг хэсэг дээр ингээ буун. За энэ бол үндсэндээ хэвлэлийнхэнд одоо уралдаан тэмцээн болж байгаа цэнгэлтгүүд рүү автобусаар үйлчлэх юм тээврийн яг үндсэн төв гэсэн үг. За ингээ нөгөө буудлаасаа MTM орох автобусанд суусан сэтгүүлчд маань эндээ буугаад тэгээ та бүхэн тэр харж байгаа бол за аль цэнгэлтгүүд рүү аль цэгээс явах уу гэдэг бол юм хуваартай. Тэр хуваарийнхаа дагуу цагийн хуваараар автобуснууд нь хөдлөөд явдаг. За MPC рүү бол яг эндээс бас дамжина. Тэгэхээр одоо би эндээс MPC гэсэн автобусанд суугаад за яг Main Press Center дээр очино гэсэн үг юм аа. За ингээд дотгошоо MPC рүүгээ оръё. MPC рүү орохын өмнө бол бас хэд хэдэн хэсгүүдийг нэвтэрч өнгөрнө. За ковидын нөхцөл байдалд зохион байгуулагдж байгаа олимп бол халдвар хамгааллын дэглэмийг алхам бүрт маш чанд мөрдүүлж байгаа. За автобуснаас буугаад эхлээд энэ замаар яваад за хамгийн түрүүнд гараа хариудах нь за дараагийн хэсэг нь болохоор ID картаа уншуулах хэсэг байгаа. За маска авна. Окей. За яг тэр хэсэг дээр болохоор ID картаа төхөөрөмж уншуулад тэгээд нөгөө царайгаа бас давхар таниулж ордог хэсэг. Тэгээ мөн вид хийзүүлсээ шалгуулна. Яг л нөгөө хил гайлаар нэвтэрдэгтэй адилхан. Тэгээ сая бичлэг хийж үзүүлэх гэсэн чинь хориглолтын байна. За ерөнхийдөө MPC-гийн схем зургийг харуулах юм бол хэдэн давхар юм бэ энэ ч. За зөвхөн нэг давхрын схем зураг гэтэл одоо ийм олон зүйл байгаа юм. Энэ хэсэг дээр яг зурагчингууд олно хэвлэлийнхээ ажиллах өөрөө энд байна да. За ингээд дотгошоо оръё.
энэ чи хүмүүсийн хамгийн их сонирхдаг нэг official дэлгүүр нь байна. Олимпиатай холбоотой бүх аль биесний дэлгүүр дурсгалын зүйлсийг хэмжээ зарна. Тийм, дээрс нь энэ аюу амар байсан. Одоо зарим тохиолдолд энэ дэлгүүр рүү ороход очир дараалал ихтэй хүлээгддэг. Тэр ойчлохгүйгээр одоо жишээ нь энэ бидний шил тентэр авахаар бол шууд энэ төхөөрөмжөөс авчиж болох юм байлээ. За карт, зоос, цаасан дэвсгэрт гээд бүх төрлөөр төлбөр тооцоогоо хийж болно. За энэ болохоор ийм жижиг хайрцагтай жижиг нөгөө ширээн дээр тавьчихдаг юм сүвнэрүүд байсан. Үн ашийн хувьд бол ийм байх шүү. Жохон үнэтэй юу тий? 16,500 yen гэжтэй. Авал хэдэн төгрөг болох юм бэ? За ийм аягнууд бас байна. Энэ бол дандаа шаазан аяг. Энэ болохоор төмөр аяг бас 3,300 yen гэж байна. Энэ бас төмөр аяг юм байна. 1650. За дэлгүүрлэн оршихыг бодъё. Тэгээд орж болж ивэл бичлэг хийлгэх нэг үе асууя да. Эсвэл 22 цагийн хооронд ажиллаж байгаа. Sorry. Тэр нэг машин дотор байсан юмнууд чи эднэр ийм жижиг сүвнэрүүд. Аягнууд нь бодитоороо юм биш үү? За, нэг иймэрхүү. За, ийм тоошгүй юм байна. Энэ хэдэж. За, энэ футболк болохоор 3,850 yen юм тий. За, энэ футболк байгаа юм байна. За дэлгүүр дотор бол 6 гаруй хүмүүсийг оруулж байгаа юм байна. Sorry. За, толон төрлийн юм байна. Translator ini ya seperti. Dan bilik tinggal tas bag.
За саяны хэсэг дээр бол үндсэндээ Токиогийн Олимпийн аль биесний дэлгүүр, мөн хүнсний дэлгүүр. За тэгээ жижиг кофе шопууд байрлаж байна. Цаашлах юм бол нөгөө шууд амжуулалтын багийнхан байгууллагын ажиллаж байгаа юм байна. Нөгөө 8,000 сэтгүүлчин төлөрч ажиллах гэсэн. За ингээд локруудтай эндээс түрээслээд авчихна. 7-7 хоногийн хугацаатай өгд юм билээ. 7 хоног хэлчээ дахиж очиж шинээр бүртгүүлээ. Дахиад 7 хоногор сонгоч шинэ. Японы алдар Canon болон Nikon брэндүүдийн бол фото сервисийг үзүүлж байгаа. Сервис гэдэг нь бол энд ширээ засвар үйлчилгээ байна. Дээрэс нь энд дуран аппарат бас зурагчингуудад түрээслүүлдэг юм билээ. За ингээд зэрэгцээ байж байна. Тэгээ ширээнүүд дээр суугаад өндөр хөрсний интернет холбогдоод за энэ сууж байгаад нөгөө тэмцээнүүдийг үзээд юм авч хийж болно. За medical office дээр нараад хүний жоохон харшилах гээд байгаа юм шиг болоод байгаа. Тэрийг хэлээд үзүүллээ. Тэгээд уух юм бичиж өгч байна. Мэдээ ширэг үн төлбөргүй үйлчлэгээ үзүүлж байна. За энэ болохоор MPC дотор байрлаж байгаа фото сервис үйлчлэгээ. MPC дотор байрлаж байгаа дэлгүүр. Ерөнхийдөө хүн болгонд нөгөө зурагчдад хэрэгцээтэй бүх зүйлс байгаа гэсэн үг. Одоо ингээд камерын хөлийн давхаанаас эхлээд ер нь байхгүй зүйл бараг алга байна. За энэ ч ихэд хөл маш олон төрлөөрөө. За таашд харуулж. Ер нь хөвлийнхэн шаардлагатай бүхэл юм байна. За ингээд цүнхнээс эхлээд Do you have a Type-C adapter? Type-C to USB. To USB? Yeah. Okay. Yeah. Oh. But I don't need a cable. I need just the adapter. Yeah. Yeah, like this. Okay, how much is it? It's 3,150. Okay, надад яг ийм Type-C USB болоод адаптер хэрэгтэйсэн 3650 yen гэж байна. За энэ ч одоо нэг 80-90 төгрөг болох нь. Тийм байх. Ер нь бүх юм байна да. За MPC-гийн 2 дахь орлого гарч байна. 2 дахь болохоор ковидын нөгөө тест авдаг PCR шинжилгээ авах хэсгийг байрлуулсан байгаа юм байна.
шинжилгээгээ энд нь өгч шинжилүүлдэг газар. Ингэж бэлдсэн байна. За энэ хүмүүс дээрээс нэг шинжилгээ сорцоохоо саяыг аваад тэгээд за ингээл саа аваад энэ цагааны цаашаа ардуур нь ороод can I go in? Okay, thank you. За энд зогсож байгаа л тэгэж шүлсээ цуглуулаад нэгвэл тэгэл сарцаа шинжлүүлэх юм дээ. За иймэрхүү байдлаар ингэ хийцэн байна уу.